Сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Зулагийн хуулийн зөвлөгөө подкастад тавтай морилно. За энэ подкастаараа хуулийн талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэж явах болно. Сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Зулагийн хуулийн зөвлөгөө подкастын 11 дахь дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаараар хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, тэмцлийн талаар ярих болно. За өнөөдөр хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэмжлийн талаар яагаад ярих болсон бэ гэхлээр манай хуулийн зөвлөгөө өмгөөллийн үйлчилгээ Facebook хуудсанд маань нэгэн захиа ирсэн байна. За энэ захиан дээрээ хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэмжлийн талаар асуусан нэм асуулт ирүүлжээ. За ингээд захиагаа уншия. За захианы эзнээс нь бол зөвшөөрөл авсан байгаа. За сайн байна уу? Намайг Д гэдэг. Би 2019 онд Г-тэй танилцж үерхэж байхдаа жирэмсэн болсон. Намайг жирэмсэн болсноо илгээдгээ. Миний хүүхэд биш гэд хүүхдээ хүлээн зөвшөөрөөгүй. Одоо хүү маань 1 ой гарантай. Г хүүхдээ төрснөөс хойш эргэж ирээгүй өдийг хүрсэн. Би хүүхдээ хараад гэртээ суудаг тул цалин орлогогүй. Хүү бид хоёр хүндхэн амьдарч байна. Хуулийн талаасаа төрсөн эцгийг нь тогтоож хүүхдийн тэтгэлэг гаргуулах боломжтой юу? Надад хуулийн зөвлөгөө өгөөч гэсэн байна. За асуулт илгээсэн бүсгүйдээ баярлалаа. За ингээ асуултандаа хариулт өгье. Тэгэхээр нэхэмжлэлээ бол хариуцагчийн амьдарч байгаа харьяа дүргийнх нь иргэний хэргийн анхан шатны шүүхт бол гарах байгаа. За нэхэмжлэлээ 2% бичнэ. За одоо бүрдүүлэх материалыг хэлж өгч байна. За нэхэмжлэлээ 2% бичнэ. За улсын тэмдэгтийн хураамжаа төлнө. Тэр төлсөн баримтаа хавсаргана. За хүүхдийн эрүүл өсөж байгаа гэсэн өрхийн хэмжээнд тодорхойлолт хэрэгтэй. За сургуульд сурдаг бол сургуулийн тодорхойлолт, цэцэрлэгт явдаг бол цэцэрлэгийн тодорхойлолт нь хэрэгтэй байдаг. За хүүхдийн төрсний гэрчлэгээний хуулбар, өөрийнхөө иргэний эмнэлэгний хуулбарыг хорооноос оршин суудаг нь үнэн гэсэн хорооны засаг даргын тодорхойлолтоо хавсаргана. За эдгээр нотлох баримтаа эхвэр нь өгөхийг нь эхвэр нь өгнө. Эхвэр нь өгөх боломжгүйг бол заавал нотариудаар батлуулж өгдөг байгаа. Одоо шүүхэд материал өгөөд ямар процесс үйл ажиллагаа болдог талаар нэг бүрчлэн тайлбарлаж өгье. За тэгэхээр та материалаа шүүхийн мэдээлэл авалгааны ажилтнанд өгнө. За мэдээлэл авалгааны ажилтнанд таны материалыг хүлээж аваад тойргийн журмаар аль нэг шүүгчд хуваарлагдаж очдог байгаа. За хэн шүүгчдэр очисон, хэн гэдэг туршлагатаар очисон талаарх мэдээллийг танд мэдээлэл авалгааны ажилтнаа өгч нь. За тэгэхээр шүүгчдэр материал очсны дараа шүүгч хянж үзээд иргэний хэрэг үүсэх үндсэлтэй гэж үзэх юм бол иргэний хэрэг үүсгээд за хариуцагчийг дуудана. Хариуцагч буюу одоо нөгөө хүүхдийн аавыг дуудана гэсэн үг. За хүүхдийн аавыг дуудаад нэхэмжлийнхаа 1% гардуулж өгөөд 14 хоногийн хугацаанд хариу тайлбар бичээд ирээ гэж явуулцдаг. За 14 хоногийн хугацаанд нөгөө хүн маань хариу тайлбараа бичээд одоо миний хүүхд мөн гэх юм бол за тэр хариу тайлбар дээр бичсэн тайлбарыг нь үндэслээд ерөөдөө хурлаа зарлаад тэгээд цааш нь одоо хүүхдийн эцгийг мөн гэж тогтоогоо ингэ явцдаг байгаа. Хэрвээ миний хүүхэд биш ээ гэж марах юм бол за та өөрөө хүсэлт гаргаж болно. Эсвэл нөгөө хүүхдийн аав хүсэлт гаргаад одоо хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэе гэсэн хүсэлтийг гаргаж болно. За тэр хүсэлтийг бол гаргаад одоо шүүхэд хандлаа гэхэд шүүх тэрийг хүлээж аваад за нүг хүсэлтийг нь хангая гэж үзэх юм бол хангаад шүүгчийн захирамж гаргадаг байгаа. За шүүгчийн захирамжийг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн дээр очино. За шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн захирамжийг хүлээж аваад за нэхэмжлэгч хариуцагч буюу одоо таныг болон таны одоо хүүхдийн аавыг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн дээр дуудана. За шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн дээр очиод одоо хүүхдээс болон хүүхдийн ааваас нь одоо цусны юм уу шүүлснээс нь ч юм үснээс нь мэдээж аваад хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээ хийдэг. За хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээ хийгээд шинжилгээнийх нь хариуг шүүх рүү буцаагаад явуулцдаг байгаа. За тэгээд шүүх шинжилгээний хариун дээр үндэслээд хүүхдийн эцэг нь мөн байх юм бол эцгийг нь тогтоогоод дээрээс нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжилсэн бол тэтгэлгийг нь гаргуулад тэг ингээ шүүхийн шийдвэр гэдэг зүйл гарна. За хэрвээ хүүхдийн эцэг нь биш байх юм бол нэхэмжлийн шаардлагыг бол хэрэгсэхгүй болгоод шийдчихдэг байгаа. Дээрээс нь нэмээд хүүхдийн тэтгэлэг хэдэн төгрөг байдаг вэ гэж хүмүүс асуугаад байдаг учраас за 2021 оны хүн амин амжиргааны доод түвшин бүс нутгаараа ямар байгааг танилцуулъя гэж бодлоо. Тэгэхээр үндэсний статистикийн хорооны даргын 2021 оны 1 сарын 18-ны өдрийн А2 дугаартай тушаалаар бол энэ амжиргааны доод түвшингийн хэмжээг бол тогтоосон байна.
хэрвээ сонирхож үзэх юм бол өөртөө интернет рүү ороод амжиргааны түвшингийн доод хэмжээ 2021 гэд хайх юм бол гараад ирнэ. За амжиргааны доод түвшин болохоор одоо ингээд 5 бүсэд хуваасан байна. За жишээлх юм бол эхнийхт нь баруун бүс багтж байна. За баруун бүсэд бол Баян Үлгий, Говь Алтай, Завхан, Увс, Ховд гэсэн 5 аймаг багтж байна. За 5 аймгийн хувьд хэм бол амжиргааны доод түвшин 212,600 төгрөг байгаа юм байна. За 2 дугаарт хангаан бүс байна. Хангаан бүсэд Ар хангай, Баян хонгор, Булган, Өөр хангай, Хөвсгөл, Орхон гэсэн ийм 6 аймаг багтж байгаа юм байна. За энэ 6 аймгийн хувьд хэм бол 213,800 төгрөг байгаа юм байна. За 3 дугаарт Төвийн бүс байна. За энэ Төвийн бүсэд ийм 7 аймаг багтж байгаа юм байна. За энэ 7 аймагт бол Говь Сүмбэр, Дорн говь, Дунд говь, Өмнө говь, Цэлэнг, Төв, Тархан уул гэсэн ийм 7 аймагт амжиргааны доод түвшин нь 207,400 төгрөг байгаа юм байна. За 4-р бол Зүүн бүс байна. За Зүүн бүсэд Дорнод, Сүхбаатар, Хинти гэсэн ийм 3 аймаг байна. 3 аймгийн амжиргааны доод түвшингийн хэмжээ нь 210,300 төгрөг байна. За Улаанбаатарт бол 238,700 төгрөг байгаа юм байна. За ингээд амжиргааны доод түвшинг ингээд тодорхой олчлоо. Тэгэхээр нэг нас гарантай хүүхэд хэдэн төгрөг авах вэ гэхээр за нэг нас гарантай хүүхэд маань Улаанбаатарт амьдардаг гэж бодчихъя тий. За тэгэхээр Улаанбаатарын амжиргааны доод түвшин бол 238,700 төгрөг байгаа юм байна. Тэгэхээр энэний 50%-аар тогтоогддог. За яагаад тэгэхээр 0-оос 11 нас хүртэлх хүүхдэд бол амжиргааны доод тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутгийнх нь амжиргааны доод түвшингийн 50%-аар бол тогтоогддог байгаа. Хүүхдийн тэтгэлэг хэрвээ хүүхэд 11-ээс 18 насны хооронд байх юм бол одоо 100%-аар буюу одоо бүтнээрээ амжиргааны доод түвшингээр бол хүүхдийн тэтгэлэг бол авах боломжтой байдаг юм аа. За одоо өөр нэг нэхэмжлийн талаар тусад нь ярих гэж бодож байна. Тэгэхээр нөгөө хүүхдийн эцэг тогтоогох нэхэмжил гаргаагүй зүгээр нөгөө хүүхдийн тэтгэлэг гаргуулъя гэсэн юм дан нэхэмжил байлаа гэж бодож. Жишээлх юм бол одоо надад ийм нэг юу байна? Нэхэмжлийн загвар байна. За тэгэхээр нэхэмжлийн загвар дээр юу гэж утсан байна вэ гэхээр миний бие нь 1990 онд гээтэй танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 1992 оны 10 дугаар сарын 1-нд хүү Д 96 оны 10 дугаар сарын 1-нд охин Г нар төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрэлтэй албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2000 оноос салж тустай амьдрах болсон юм аа. Энэ үеэс хойш хүү охин хоёр маань миний асрамжинд амьдарч өс торинсон. Одоо бид тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул одоо Г-гээс хүү Д болон хүү Г Д нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө гэсэн юм хэмжлийн юм загвар байна. Тэгэхээр яг ийм тохиолдол байвал яах вэ те? Одоо нөгөө хүүхдийн эцэг тогтоолох хэмжил биш. Зөвхөн хүүхдийн тэтгэлэг гаргуулъя гэсэн юм ганцхан хэмжлийн шаардлага гаргуулах тохиолдолд яах вэ гэж байна те? Тэгэхээр бол энэ тохиолдолд бас адилхан хэмжлээ 2-оор бичээд улсын нэмэгдийн хураамжаас харин бол чөлөөлөгддөг байгаа. Яагаад гэхээр тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой гаргасан хэмжил бол улсын нэмэгдийн хураамжаас чөлөөлөгднө гэсэн юм хуулийн заалттай. Энэ болохоор улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41-ийг нэгдвэл зааж өгсөн байдаг. Мөн хэргийн харьяаллын хувьд дараа өөр байдаг. Иргэний хэрэг шүүгүүд тэнэн шийдвэрлэх тухай хуулийн 16-гийн 4-т бол тэжээн тэтгэвртэй холбогдсон нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан байдаг. Тэгэхээр нөгөө зөвхөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлийн шаардлагын хувьд гэх юм бол өөрийнхөө харьяа дүргийнхаа оршин сууж байгаа газрын шүүхтүүл нэхэмжлээ гаргаж болох нэ гэсэн үг. Хамгийн сүүлд нь та бүхэндээ зарын чанартай нэг зүйл хэлье. За тэгэхээр Монгол дахь манай өмгөөлөгч нар маань Тэнгис кино театрын дэргэд MN Tower-ийн 804 тоотод үйл ажиллагаа явуулж байгаа. За ариун зүйл миний бие одоо онлайнаар хуулийн зөвлөгөө өгдөг. Би өөрөө Чех улсад амьдардаг. Өмнө нь шүүхэд иргэний эргийн анхан шатны шүүгчийн туслахаар 6 жил, за өмгөөлөгч 4 жил гаруй хугацаанд, за хуулийн Жигүр Гарант группийн хуулийн зөвлөгөөр бас жил орчим ажилласан. За юм байгаа. За ингээд та бүхэнд хуулийн зөвлөгөө мэдээлэл хэрэгтэй бол бидэнтэй утсаар болон онлайнаар холбогдох боломжтой байдаг. Манай хуулийн зөвлөгөө өмгөөллийн үйлчилгээ онлайн хуулийн зөвлөгөө гэсэн Facebook хуудасаар холбогдох боломжтой байгаа шүү. За ингээд өнөөдрийнхөө подкастыг гин түргээд өндөрлж байна.
анхаарал тавьж сонссонд та бүхэндээ баярлалаа. Баяртай.